За зариг хэдэн дагагчтай вэ? 1.1 сая. За өнөр цэцэг хэдэн дагагчтай вэ? 330 мянга. За өнөр цэцгийн мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэхийг шүүх хоригдсан юм шийдвэр гаргалаа. Тэгэхээр энэ нь ямар үр дагавартай вэ? Эргээд хохирогч нь хэн байх вэ? Энэ маш сөрөг үр дагавартай. Олон нийт мэдээлэлтэй байх, үнэн бодтой байдлыг мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ эрх чинь үндсэн хуулиар ингээд баталгаажсан тэнд одоо дархлагдсан байгаа эрх шүү дээ. Гэтэл энэ эрхийг энэ онцгой мэргэжлийн үйл ажиллагааг одоо ийм хуулийн заалтаар бас яг садаа учруулсан уу үгүй гэдэг нь тодорхойгүй заалтаар ингэж хязгаарлаж байгаа нь маш их сөрөг үр дагавартай. Яагаад тодорхойгүй гэж? Тэр мэдээлэл нь олдохгүй юм. Албаны мэдээг нь үзэхээр одоо хэргийн дэлгэрэнгүй шүүхийн дэлгэрэнгүй шийдвэртээ энэ дарж үзнэ үү гэдэг чинь дараад орохоор алдаа заагаад юм байхгүй лээ. Би бол яг орж үзье гэж бодсон. Тэгэхээр 1.4 сая одоо иргэн ямар нэг байдлаар давтагдсан доогоор мэдээллийг сурвалжаа зариг цэгийн болон өнөр цэцэг гэдэг хувь хүнийг болгосон байна тий. Энэ хүмүүс дагаад энэ одоо хохирлыг хүртэж байна гэсэн үг үү? Хүртэж байна гэсэн үг. Бусад сэтгүүлчтэй хувьч гэсэн маш их нөлөөтэй нэг chilling effect гэсэн юм үүснэ гэсэн үг. Юу гэж тайлбарлах вэ? Chilling effect гэдгийг одоо маш их айх мэдрэмж буюу одоо нуруугаар хүүт даах тэр мэдрэмж гэж хэлээд байна. Өөрөөр хэлэх юм бол олон итгэлийг даацсан, олон нийтийн дэмжлэгийг хүртэж байгаа өнөр цэцэг гэдэг сэтгүүлчийг барьж хороод хүссэн үедээ мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм чинь зүгээр л одоо жижиг редакцид ажиллаж байгаа сэтгүүлчийг ч юм уу те олонний танил болоогүй залуухан сэтгүүлчийг ч юм уу сэтгүүлч байлаа гэж бодоход намайг бол хизээ ингэж барьж хорих юм байна. Би тэгэхээр энийг бичгээ болоо хийхэ болчихъя гэж өөртөө хязгаарлалт тавих. Хууль болон шүүхийн шийдвэртэй холбоотойгоор өөртөө ийм айх мэдрэмжийг аваад үзэл бодлоо илэрхийлэх болон ямар нэг юмд оролцохоо одоо зогсоож байгаа энэ үйл ажиллагааг chilling effect гэж хэлдэг. Сайхан бас яг ийм жишээ харагдсан тий. Өрг цэгийн мөний бас эрхлэгч болортоо гэж сэтгүүлч байгаа. Би шоронд орохоос айж байна гэж бичсэн байсан. Шүү дээ. Уул нийгэмд маш одоо онц аюултай асуудлыг сурвалжилж байгаа шүү дээ. 4 цагдаа нөгөө өвчрхийлүүлсэн асуудал тий. Баримт нотлогоотой мэдээлүүд ирж гэн. Гэхдээ би энийг бичгээс айж гин. Яа тэгэл үнэрцгийг ингээд одоо мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлалчлаа. Би ажлаа имээрэн цагдаж хоригдохоос би айж гин гэж бичиж байгаа. Энэ бол одоо яг chilling effect үйлчилж байгаа яг тод жишээ аахгүй юу? За өнөр цэцэг сэтгүүлч гэрээ хороонд байгаа. Энэ үнийг одоо мэргэжлийн үйл ажиллагааг хориглолоо. Ийм жишээ тохиолдол өмнө гарч ирсэн үү? Хоёр хүнтэй холбоотойгоор бол зөндөө байгаа. Одоо зөрчлийн хуулиар чинь нэг хэсэг одоо гүтгэж доромжлохтой холбоотой асуудлаар ийм хуулийг байдгийг ч мэдгүй нэг сэтгүүлч комент бичсэн сэтгүүлчийн нэг хувь хүн комент бичсэн ямар нэгэн мэдээллийн шеэрлснийхэн төлөө гүтгэлээ нэр хүндэд талдаа доромжлолоо гэж ял шийтгэл оноож байгаа торгуул ногдуулж байгаа тийм тохиолдлууд бол маш их юм лээ. Зарим талаар бас одоо цагдаа хоригдж байгаа зарим улс төрчид тий загт харилцааг нь хориглосон тийм юмнууд сонсогч байдаг тий. Хотын дарга байсан Батуул даргыг одоо шалгагдаж авах үед одоо хорих газраас захидал бичгийг нь хориглож исэн гэсэн юмнууд бол яригддаг юм ээ. Одоо тэр үзэл санааны хоригдол гэж ярьдаг эсвэл тэр улс төрийн хоригдол гэдэг ч юм уу. Олон улсын гэрээ хориг зориулыг маш хатуу хоригддаг, санаалдаг тийм улс орнуудад. Альч төр засаглал ер нь хааж бох сонирхол маш өндөр байдаг тийм. Тэр энэний эсрэг иргэд яаж эсэргүүцэл үзүүлэх, ямар нэг байдлаар хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай вэ? Олон нийтийн анхаарал татгууц тийм акцуудыг үзүүлэх ёстой гэж бодож байна. Олон нийт дэмждэг тэр үзэгчд, уншигчид нь дуу хоолой мачаан илэрхийлэх ёстой. Ядаж хараад одоо тэр хууль шүүхийн байгууллагын мэдээллийг хүргэдэг олон нийтийн албан яг ямар учир шалтгаанаар ийм шийдвэр гаргасан гэдгийг хүсэж байгаа олон нийтэд тайлбарлах хэрэгтэй байхгүй маш тодорхой байгаа байхгүй яг одоо өнөр цэцгийн бичсэн гэрээ оройнд байгаа өнөр цэцэг сэтгүүлсийн бичсэн яг ямар пост юм уу эсвэл түгээсэн ямар мэдээлэл нь тэр мөрдөн шалгах үйл ажиллагаанд нь садаа учруулад байгаа юм бэ? Энд үндэслээд бид нар ийм шийдвэр гаргалаа гэдгийг олон нийтэд тайлбарлах хэрэгтэй болоод байгаа. Тэгж тайлбарлахыг мэргэжлийн албаас сэтгүүлчид шаардах хэрэгтэй. Тэгжээж энэ төр зэсэг нэг ингэж болохгүй байна, барь захиж болохгүй байна гэдэг сигнал өгөхгүй бол ингээл хэд оноо шуураад ингээл өнгөрөөдөх юм бол одоо цаашаасны ямар ч хуйлууд одоо санал орж ирээд батлагдах юм тий юу ч болох юм. Энд чинь маш аюултай зүйл байхгүй. Одоо чимээгийн холбоосын онол гэж байдаг одоо бусад хүмүүст урахгүй байхад би заавал энд оролцоод явах хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Одоо би ганцаараа яриа би өөрийгөө хохироод яах юм шиг юм уу. Ингээд чимээгүй болох сонголтыг хийдэг тий. Гэтэл ингээд өөрөө энэ мэдээлэл хүлээж авах эсвэл одоо өөрийгөө илэрхийлэх чинь хамгийн чухал хэрэгцээ болчиход байна шүү дээ орчин үед. Одоо Маслоугийн хэрэгцээний онол, хэрэгцээний пирамид гэдэг
байсан шүү дээ. Хамгийн доор байгаа суур хэрэгцээ нь бол физиологийн хэрэгцээ гэдэг. Гэтэл энэ чинь сүүлийн үед энэ пирамид бол уруугаа харсан гэж ярьж байгаа байхгүй юу? Угаасаа ер нь яг аль ч нийгэмд хүмүүс мэдээлэлтэй байх, өөрийгөө илэрхийлэхийн эрх чинь суур эрх, байгалах заягцсан эрх гэж явж исэн байхгүй юу? Гэтэл эн чинь мөр одоо энэ мэдээлэл технологийн зуунд ороод ирэхээр хүний физиологийн хэрэгцээ шиг л одоо суур хэрэгцээ болоод байгаа гэж үзэж байгаа сүүлийн үеэс маань. Тийм учраас хүн өөрийгөө илэрхийлэх, мэдээлэлтэй байх энэ зүйлийг нь хязгаарлана гэдэг чинь одоо арчилсан нийгэмд байж болохгүй зүйл байхгүй. 2008 оны 7 сарын 1-нд онц байдал зарлах үед үндэсний олон төр радио телевизээс бусад бүх хэлбэрээр телевизүүдийг хаасан тийм. За энэ бол онц байдлын үе гэж ойлгоё. За дараа нь одоо цар тахлын үед бас нэлээ зарим хязгаарлалтууд явагдсан. За сонгуулийн үеэр бас хэсэгчлэн хаах одоо хязгаарлалт алхмуудыг хийдэг. За өнгөрсөн жил учрал сайд тэр захирны хуулийг оруулаад батлуулсан. Бүр хуулийг баталсан. Ерөнхий ерөнхийлөгч хориг тавьж ийж энийг болиулсан. Тэр бол хэдхэн хүн одоо хүмүүсийн хувь хаягийг фэйсбүүкийг хаах хэмжээний ийм хууль яригдчихсэн тийм. Тэр энэ мэтэр ингээд алхмуудыг бол төр засгаас байнга хийх юм сонирхол явж идэг тийм. Тэр энэ бүгдийг бид одоо анзаарч л одоо ийм мэдээлэл хүргэе гэж одоо та бүхэн ярилцж байна. Яг зөв. Ер нь бол одоо арчил байгаа улс орнд энэ бол байж болшгүй зүйл. Тэгээ ийм зүйл хизээ байж болдоггүй гэхээр дайн байлдаан болсон. Цар тахалтай адилхан нийгмийн онц байдал үүссэн үед л одоо хэв мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн үйл ажиллагаа хязгаарлах зүйлүүд яригддаг. Тэрнээс шинэ эхийн цагт тэ хүссэн үедээ сэтгүүлчдийн үйл ажиллагаа хэв мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа хязгаарлаад ээж болохгүй. Ерөөсөө саяхан өчигдөрхөн одоо Бразилд сонгуул болж байгаатай холбоотойгоор Бразилийн одоо сөрөг хүчнүүдийг дэмжсэн постуудыг устгаж өгөөч, энэ хаягийг хязгаарлаж өгөөч гэд Твиттертэй Бразилд одоо маргаан болж байна. Тэрний эсрэг Элон Маск бас X гэсэндээ ерөөсөө энэ хэвлэн нийтлэх эрх чөлөөг бид нар хизээч хязгаарлахгүй. Яг нь тэнд манай Твиттерийг хаагаад бид нар бүх ашиг орлогоо алдж байгаа ч гэсэн энэ бол одоо бидний номер 1 үнд зүйл учраас бид нар энэтэй тэмцэнэ л гэж мэдгэж штэ. Тэгэхээр бид нар манай Монгол улс чинь уул нь одоо арчил сайтай болсч үдээ. Энэ ярилцлагын зорилгыг нэг давчгаа хэлээ шүү дээ. Мэдээлэл өгч байгаа. Аха. Бид хоёр бол цаашид одоо иймэрхүү ярилцлагууд тогтмол гаргана. Тэр нь ямар учиртай вэ гэвэл сэтгүүл зүй ер нь олон нийтээс маш их хамааралтай салбар. Тийм ч учраас сэтгүүл зүй олон нийтийн харилцаа гэж нэрлэдэг. Олон нийт нь одоо сэтгүүл зүйн бүтээгдэхүүнийг мэдээллийг хэрэгжилж сурсан, дадсан байх юм бол сэтгүүл зүй маш сайн хөгждөг. Тэгэхээр бид хоёр юу хүрэх вэ гэхээр мэдээлэл яагаад чухал юм, сэтгүүл зүгээс бид нар юу үлээх ёстой, яагаад сэтгүүл зүй ёс зүйтэй байх ёстой, яагаад биднэрт үнэн бодиттой тэнцвэртэй мэдээлэл олон нийтэд маш чухал вэ? Энийг хаанаас олж авах юм? Энэ аюулд орохоор яадаг юм? Ерөөсөө энэ талаар бид нар мэдээллийн боловсрол. Мэдээллийн боловсрол олгох зав. За баярлалаа. Тэгээд эхний дугаараа одоо эдгээр жаргал багш бид хоёр та бүхэнд хүргэлээ. Дараа дахин уулзъя.